Сайн байцгаана уу? Артумын ментор инх мөх байна. За Артум бизнес стартапыг үндсэн бизнес нь бол барилгын салбарт дижитал шилжилт, инновацийг нэвтрүүлж байгаа, анхлан нэвтрүүлж байгаа ийм бизнес байгаа. За Артумын үндсэн систем нь бол хэрэглэгчийн портал систем байгаа. Энэ нь бол захиалагч болон гүйцэтгэгч бригадууд зориулсан нэгдсэн платформ байгаа. За энэ системийг давуу тал нь гэвэл захиалагч болон бригад гүйцэтгэгчтэй бол илүү хоорондын харилцааг найдвартай хариуцлагатай болгож өгч байгаа. Ингэснээрээ бол зах зээл дээр үүсэж байгаа энэ зах зээл дээр үүсдэг олон асуудлуудыг бол шийдэж байгаа. Нэг давуу тал үүсгэж, үнцнийг бол үүсгэж байгаамаа. За Артум манай M-Star Hub бол 5 сарын хугацаанд бизнес болон системийн хөгжүүлэлтэйгээр амжилттай хийж нэвтрүүлж байгаа. За одоогийн байдлаар бол 150 буюу нэг захиалагч гүйцэтгэгчийн нийлсэн нэг тоогоор бол бүртгэгдээд одоо эхний 3 ажил бол энэ системээр дамжиж явж байна. За нийт хөрөнгө оруулагч та бүхэнд бол хандаж хэлэхэд Артум бизнес ялангуяа барилгын салбарт дижитал шилжилтийг эхлүүлж байгаа. Инновацийг одоо бий болгож байгаа энэ бизнест л хөрөнгө оруулах та бүхнийг урьж байна. За ингээд Артумын санаж байгаа пич ихийг одоо хүлээн авцгаая. Одоогоос 2 жил гарангийн өмнө би гэртээ засал хийх гэж жил гарan болсон. Тэгээд будын хамт олонтой очраад гэрийн заслын ажлаа дуусгаж тэднийг цаашдаа найдвартай захиалагч нартай холбож өгж нэг мэтгэд менежерийн ажил хийдэг болсон байсан. Тэгээд яг ийм хамт олонны хэрэгцээ шаардлага ямар хэрэгтэй юм байгаа юм бэ гэд барилгын салбарыг судалж эхлээд тэгээд шийдэл болж Артум системээ өнөөдөр ингээд та бүхэндээ танилцуулах болсондоо маш их баяртай байна. Намайг Санж Дашгинцэн огтой Санцран гэдэг Артумын үүсгэн байгуулагч. Барилгын салбарт давхарсан цоогоор 73 мянган ажилтан байдаг. За 14 мянган компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоос бүртгэл судалгаа байлаа. Өөрөөр хэлэх юм бол 10 компани дотны нэг нь барилгын компани гэсэн байгаа. За энэ салбар жил 4.7 их найт төгрөг эргэлдэж ажлын хүчний зардал 20% гэж үзэхэд 1.4 их найт төгрөг байгаа. Ямар боломж зах зээл байна гэж. Өнөөдөр орон сууцнд амьдардаг 250 мянган гаруй орон сууцнд амьдарч байгаа над шиг хүн 39 мянган цусланд амьдарч байгаа иргэдэд урсгал болон капитал засвар хийх хэрэгцээ шаардлага 200 гаруй шинээр баригдаж байгаа барилга байшингийн төсөл 100 гаруй байшин хорооллын төсөл ийм зах зээл байгаамаа. Бид эндээс 3 талт ийм асуудал байна гэж үзсэн. За би та бүхнээс нэг асуулт асууя гэж бодлоо. Хэрвээ танд одоо гэртээ одоо нэг барилгын ажил жишээ нь опо гэдээ бодъё те хэдүүлээ. Тэгээд хэрэгцээ шаардлага гарвал хамгийн түрүүнд хаашаа хандах вэ? Та өөрөө хариуцж ивэл тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр нэгдүгээрт аль өрх байгууллага талаас гэх юм бол хаашаа хандахаа мэдгүй. Боломжтой байлаар нэг зарын сайт, Facebook, найзын танилын танил гэдэг байдлаар хэрэгцээ шаардлага ханддаг. Энэ нь болохоор маш олон асуудлыг бас дагуулж байдаг. Хоёрдугаар гэх юм бол барилгын салбар, барилгын компаниуд байгаа. Энд ажлын хүчний байнга асуудалтай нүр тулгардаг. За тэгээд мөн ажлын асуудалгүй хариуцлагагүй байдлуудтай мөн их тулгардаг байгаа. За гуравдугаарт ажил гүйцэтгэх талаас гэх юм бол ажилгүй сулгад маш их цаг гардаг. За ажил хаанаас орж ирэх нь тодорхойгүй, танилын өрөө бага, гэрээ хэрэгцээ асуудлаас болж төлбөр мөнгөний байнга асуудалтай байдаг. Энэхүү асуудлыг нэг тал нь хождог биш, бүгдээрээ оролцогч бүгд хождог ийм системийг Артум бол шийдсэн байгаа. За Артумын видео танилцуулгад та бүхнийг анхаарлаа хандуулахыг урьж байна. Танд барилгын ажил хийлгэх хэрэгцээ тулгарсан уу? Ажил хийх талбарын зургийг гадна дотроос нь дэлгэрэнгүй авах хэрэгтэй. Үүний дараа та өөрийн бүртгэлтэй хаягаараа Артум веб хуудас руу нэвтэрч шинэ төсөл нэмэх хэсгийг сонгоно. Ажлын даалгавраа оруулахдаа дэлгэрэнгүй тодорхой мэдээллүүдийг бүглэж ажлын талбарын зургийг хавсаргаж өгнө. Ингэсний дараа та ажил даалгавраа дахин нэг хянаж баталгаажуулна. Таны ажлын санал Артумд бүртгэлтэй гүйцэтгэгчдэд гар утсанд мессежээр очино. Ажил гүйцэтгэгч ажлын саналыг орж нэгтэлсний дараа санал өгөх хэсэг дарна. Таны оруулсан ажлын саналыг хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэгчдийн мэдээлэл гар утсанд мессежээр ирнэ. Захиалагч захиалга өгсөн зэс рүү ороход ажил гүйцэтгэгчдийн жагсаалд гарч ирнэ. Ажил гүйцэтгэгчдийн мэдээлэл болон үнэлгээтэй танилцсан ажил хийлгэх гүйцэтгэгчээ сонгож дундын дансанд ажлын урьдчилгаа төлбөрийг байршуулснаар ажил эхлэхэд бэлэн болно.
чанартай гүйцэтгэгчийг Артумас. Бид барилгын үйлдвэрийн салбарын ажлыг эхлээс дуусах хүртэлх ажлыг 12 төрөлд ангилан тэгээд ээлжээр нь ингээд үйл ажиллагаанд оруулж эхэлж байгаа. За өнөөдрийн байдлаар бидэд Артум системд Артум цэгмэнд бүртгэлтэй 160 гаруй гүйцэтгэгч нар байгаа. Өөрөөр хэлбэл энэ 160 хүмүүс M-Stars Hub манай оффист ирж манай танилцуулга сургалт бүртгэлд хамрагдсан ийм хүмүүс байгаа. Ажлын тоог нь авч үзэх юм бол 700 гаруй хүн байгаа. Цаашлаад бүр танилцуулга дээрээд биднэрт гэрээ байгуулад хамтарч ажиллагаар 520 гаруй гүйцэтгэгч нар одоо бэлэн бид нар нэг хүртэл уцаар холбогдоод системээ хүргэсэн, танилцуулга хүргэсэн ийм гүйцэтгэгч нар байгаа. За бид нар гадагшаа нэгч борлуулалт хийгээгүй байгаа. Тэгэхдээ одоогийн байдлаар 89 нэмэх юм захиалга орж ирсэн байгаа. Эндээс 5 хүнд орсон бол одоо шинэ Мишель Сити төсөл, 2 16 давхар байшингийн төсөл, за 2 амны орон сууцны төсөл, за гэрте обоогоо наалгах, за офисын засал, гэрийн засал гэдэг ийм ажлууд одоо манай систем рүү захиалгууд одоо ороод эхэлсэн байгаа. За баг хамтны холны хувьд бол үүсгэн байгуулалт санцрын миний бий. За хамтран үүсгэн байгуулагч Сүх Очир. За гадаад дотоодын нийт 30 төслүүд дээр хамжилттай ажилласан. За нэг үйл ажиллагааны менежер, нэг академик программист, 2 дуудлагын ээжээр ажилтан. Тэгээд салбар бүртээ чиглэл бүртээ мэргэжсэн барилгын зөвлөгөөд бас ажиллаж байгаамаа. Бид энэ ондоо барилгын ажлын хүчний салбарын 0.3 буюу 4.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийнэ гэж үзэж байгаа. За дараа жил бид нар 1%, 2026 онд бид барилгын ажлын хүчний 5% эзэлнэ гэсэн ийм зорилттой байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд бидний 50 гаруй хувь нь бол шинээр баригдаж байгаа байшин орон сууцны төсөл, 40 гаруй хувь нь болохоор амны орон сууц, байшин барилгын урсгал болон капитал засварын ажил. Артум нь зөвхөн барилга төдийгүй маш олон бизнестэй интеграшн хийх боломжтой. Тэгээ бусад орлого бас тэр бүгдээс бас бүрднэ гэж харж байгаа. За бид компани 4.5 тэрбум гэж үнэлж байгаа. Тэгээ 20% нь 900 сая төгрөгөөр санал болгож байгаамаа. Бид энэ хөрөнгө оруулалт мөнгөөр системээ хөгжүүлэлтэнд ашиглана. Бас үйл ажиллагаанд мөнгө хэрэглэгчдийн боловсрол зориулсан юм контентууд төлөвлөсөн байгаа. За 2022 оны 7 сард бид аппликейшнаа гаргана. 2022 оны 12 сар гэхэд бид нар бүх ажил үйлчлэгийг оруулалт нэвтрүүл дуусна гэж байгаа. 24 онд бид 21 аймагтаа Артум аппликейшнаа хэрэглэдэг болно гэсэн ийм road map-тай байна. За ингээд барилгын салбарын хамгийн том хүний нөөцийн бүрдэл болсон Артум системд хөрөнгө оруулан хамтран ажиллахыг та бүхнээс урьж байна. Тэгээд анхааралтай байсан баярлалаа.